За, hi guys. Юу яцгаана? Өнөөдрийн мэд хүргэе. Өнөөдөр би та бүхэн үнэхээр төгөл рүү орын анхан шатны хичээлүүдийг одоо ингээд албан ёсоор эхлүүлж байна. Өмнө сая Монгол байхдаа гитарын анхан шатны хичээлүүдийг явуулъя гэж бодсон гэсэн. Арай амжаагүй. Харин аз олж манай хамаатны ахын гэрт нь төгөл рүү ор байсан болохоор төгөл рүү орын анхан шатны хичээлүүдийг эхлүүлд юм уу гэж бодлоо. Энэ бол би олон юм уншихгүй. Яг алуулах 5-10 минутын дотор төгөл рүү орын хамгийн чухал гэсэн хичээлүүдийг та бүхэн гоё анхан шатны байдлаар гоё хөрөх болно. Тиймээс та бүхэн энэ цувралтай хамт байгаарай. Бүгдээр гоё лайк дарж, бусдаа түгээгээд, шеэр хийгээд, subscribe дарж дэмжээрэй. За тэгээд олон юм уншлахгүй шууд хичээл рүүгээ орцгоё. За тэгэхээр хэдүүлээ төгөл рүү орын даралтуудыг үзнэ. За би гоё та бүхэн дараалттайгаар явъя. За эхлээд нийт хар цагаан даралтууд байгаа. За эдгээр нь болохоор нийт 88 ширхэг байдаг хар цагаан нийлээд тэгээд эдрийгээ бас дотроо 9 октавд хуваадаг байгаа. За ямар 9 октав байдаг вэхээр та бүхэн дэвтэр балга гаргаад бичиж авах нь аваад яваарай. За нийт 9 октавын эхний октав нь болохоор суб контр октав гэж нэрлэж байгаа. Тэр нь юу гэхээр яг хамгийн зүүн талаасаа энэ ганцхан ширхэг юм хар даралтваз хоёр талын цагаан даралт энэ гурав нийлээд суб контр октав гэж нэрлэнэ. Гэвч суб контр октав. Дараад нь болохоор контр октав гэж нэрлэж байгаа. Тэр нь юу гэхээр за энэ доогоос эхэлж байгаа. Тэгээд энэчээс ре, ми, фа, соль, ля, си хүртэл контр октав гэж нэрлэнэ. За дараад нь их октав гэж байгаа. Их октав нь юу вэ гэхээр дараач доогоос до, ре, ми, фа, соль, ля, си гэж явна. За дараа нь бага октав адилхан энэчээс эхэлнэ. До, ре, ми, фа, соль, ля, си. За дараа нь нэгдүгээр октав бас мөн адилхан доогоос си хүртэл. Дараа нь хоёрдугаар октав энэчээс эхэлнэ. Тэгээд гуравдугаар октав, дөрөвдүгээр октав энэ дуусна. 5 дугаар октав нь болохоор хамгийн сүүлийн өнгө. Энэ дуурж байгаа. До гэж дуусч байгаа. За тэгэхээр бүр төгөл рүү орын аач байхгүй хүмүүс асууж магадгүй. Яаж до регээ ялгаад байгаа юм бэ гэж. За та бүхний нүдэн дээр зүгээр л хар цагаан даралтууд л харагдж байгаа тийм үү? Яах вэ гэхээр за та бүхэн энэчээс нэг юм ажиглалтаа. За би та бүхнийг 5 секунд өгье. За та бүхэн ажигласан уу? За юу анзаарсан бэ гэхээр та бүхэн хэлж өгье. 2 хар даралт, 3 хар даралт, 2 хар даралт, 3 ширхэг хар даралт. Иймэрхүү ялгаатай байгаа. За доо хаана байдаг вэ гэхээр 2 хар даралт. Тэрний хамгийн ихний цагаан дээр байрлана. До. Тэнгүүд ре, ми. За ингээд 2 хар даралтын гээд 1 2 3 өнгө дуусч байгаа. За дараа нь 3 дахь хар даралтын эхний өнгө буюу санжээ до, ре, ми гэсэн ч одоо энэ чинь фа гэж авна. Фа, соль, ля, си. 4 өнгө. За тэгвэл яах нь вэ? Дахиад нөгөө 2 хар даралтны эхний өнгө юу болох вэ? До. Яг зөв. За тэгээд ре, ми, фа, соль, ля, си. Дахиад до, ре, ми, фа, соль, ля, си. За ерөөдөө төлөв урын даралтууд нэг ийм байна. За эхний ээлжийн цагаан даралтуудыг үзье. Дараа явандаа энэ хар даралтуудын учрыг нь бас үзнэ. Тэгэхээр та бүхэн цувралтайгаа хамт байгаарай. За одоо би та бүхэнд юу харуулах гэж байгаа вэ гэхээр та бүхэн одоо төгөл рүү орынхаа 1-р октавын до гэсэн өнгийг олчих. За одоо та бүхэн 1-р октавын до өнгийг олсон байх гэж найдаж байна. За тэгэхээр яах вэ гэхээр 1-р октавын до энд байгаа. За тэнгууд яаж суух вэ гэхээр одоо яг энэ дотоогоо харалдаа та хэдийн энэ зүүн мөртэй чинь харалтай байх хэвээр. Одоо мөр хоорондын хэмжээтэй зогс гэдэг нь шүү дээ. Тэр шиг адилхан зүүн мөртэйгээ гээд зэрэгцэж байх хэвээр. Яг зөв. За тэгээд саналгынхаа 3-1 дээр суун нэлээд урагшаага баг ирмэг дээрээ суун гэсэн үг. За тэнгууд та бүхний өвдөгчин бас яг төгөлдөр хурны ирмэг дээрээ хоорондоо ингэ нийлцсэн байх хэвээр. Одоо эн чинь та хэдий өвдөг байлаа гэж бодъё. Миний энэ баруун гар төгөл рүү орын яг энэ уртлын ирмэг гэж бодъё. Тэгвэл яг ингээд тулгаад сунаа гэсэн үг. Тэгэхээр таны өвдөгчин хит ихэнхэ урагшаа төгөл рүү ороос бүр урагшаа хитэрсэн. Тэгсэн юм та саналныхаа 3-1 дээр суудсан байх юм бол юу нь буруу байх нь вэ? Сандалжаа хитрхи урагшаа байна гэсэн үг. Тэгэхээр сандлаа жоон хойшлуулна гэсэн үг. Сандлаа хойшлуулаад сандлынхаа 3-1 дээр суугаад
өвдөгчин яг төл рүү орд ингээд харалтаа нийлцсэн байх юм бол яг зөв сууж байна гэсэн үг. Ойлгосноо guys. Тэг яах вэ гэхээр ингээд хитгэх ингээд бүгдийг сууж болохгүй. Аль болох ингээд нуруу зүгээр гоё цэх тэг гоё бүх бие суллаж өгнө гэсэн үг. Мөр гар тохоо юу гэдэг бүгдийг гоё суллана гэсэн үг. Тэгээ тоолж явах явцдаа гарчин дугуун дээр нийлэн харах хэрэгтэй. Тоолж явахдаа гарчин хит их нэг ийм байж болохгүй. Ингэж нэг юм тоолж болохгүй гэсэн үг. Тэгэхээр нэг бодлын бас хандлагч нэлээд намхан та нэлийн төл рүү чинь дээшээ байна гэсэн үг. Тэгэхээр яг ийм шулуун байна гэсэн үг. Гарчин. Тэгээд энийг алан байна гэж бодоод энийг гатгачих. Тэгээ алан гатгсан юм шиг гарчин нэг иймэрхүү байна гэсэн үг. Иймэрхүү байралтай. Хит ингэхгүй тэгээ бас хит ингэхгүй. Тэгээ анханаас сурч авал аль болох тэгшгэн байлгахыг бодоорой. За тэгээд тохооч хитрхийх бас ингэж тоолохгүй гэсэн үг. Эсвэл бүр хит их ингэ бие бариад тэг мөрчин ингэ дээшлэн гэсэн үг. Биш. Мөрчин ингэ доошоогоо гарчаа ийм сул. Тэг ийм шулуун. Ингэ тоолох чинь бас ингэ муухай харж байгааз тэр нөрөө зүгээр мөрөө доошоо тохоо хит их гадагшаа дотгошоо биш сул. Ерөнхийдөө нэг юм хөө. За тэр та бүхэн яаж суух талаар үзлээ. Гар ерөнхийдөө ямархуу байх вэ гэдгийг талаар үзлээ. Одоо хэдүүлээ нэг жижигхэн тасгал үзнэ. За яадаг тасгал вэ гэхээр үцгээс өмнө би та бүхэнд 3 дугаар хийж вэ. Маш амархан. Эрхүү уруу 1 2 3 4 5 гэж юм. Зүүнгаар ч адилхан 1 2 3 4 5. За одоо яг хөөхөр доо гişгийн цуваа буюу тасгал үзнэ. За ямар тасгал вэ гэхээр до ре ми ийм тасгал үзнэ гэсэн үг. Эхний ээлжинд бид та бүхэн дугаараа хийж өгье. За одоо энэ хоёр хар даралтын эхний энэ цагаан доо гэж хэлж байгаа тийм үү. Зэн дээр эрхүү хуруу буюу нэгдүгээр хуруу. За та бүхэн дөнгөс сурч байгаа болохоор ингээд айл болох хүчтэй гүнзгий доош суултад дарж өгнө. За дараагийн рэ дээр нь болохоор 7 хуруу буюу 2 дахь хуруу. Дараа нь ми дээр 7 дунд хуруу буюу 3 дахь хуруу. За одоо яах вэ гэхээр хоёр хар даралтын эхний 3 цагаан дуусчин тийм үү. Дундалтанд дахиад нэг хар даралт байх бааз нэг гаптай юм зай үүсмээд тэнгууд энэ дээр яг дахиж шин эхэлж байна гэсэн үг. Гэхдээ их шууд бол үргэлжлэн явж байгаа. Тэгэхээр 1 2 3 гэсэн чинь дараа нь яах вэ гэхээр одоо хуруу солигдож байна гэсэн үг байхгүй юу? Эрхүү хуруу гэд дээгүүр нь биш доогуур нь орж ирнэ. Фа. Тэгээ дараа нь соль дээр 2 дахь хуруу. Дараа нь ля дээр 3 дахь хуруу. Дараа нь си дээр 4 дахь хуруу. Ядам хуруу буюу 4. За ингээд болчихж байгаа. Дахиад харуулъя. 1 2 3 доогуур нь орлоо. 1 2 3 4. За тэнгууд дахиад шинээр эхэлж байгаа юм чинь эрхүү хуруу маань доогуур нь орж ирнэ гэсэн үг. Дахиад нөгөөдөө тавтана. 1 2 3 1 2 3 4 1 2 3 1 2 3 4. За одоо нэг шигээ дуусгахыг гэж бодъё юм. Тэнгууд чигч хуруу доо дээр. За тэгээ одоо ухарна. 4 3 2 1. Фадер дуусчаас одоо яах вэ гэхээр өмнө метр хэдэн хуруу байсан бэ? Яг зөв 3 дахь хуруу байсан. Тэгэхээр энэ болохоор ухарч байгаа юм чинь эсэргээрээ дээгүүр нь давж орж ирнэ. Доогуур нь ирэхгүй шүү дээ. Тэгэхээр яаж ч утсан юм бас эвгүй байгаа зү. Тэгэхээр дээгүүр нь 3 давж орж ирнэ. 3 2 1 дараа нь 4 дээгүүр нь давж орж ирнэ. За та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. За ерөөдөө та хүмүүсд яадаг вэхээр ингээд эхний ээлжин жоохон сурчин. Тэнгүүд амархан юм байна гэдэг жоохон яарад идэг.
яарад гэдэг. Яарахын оронд маш удаан чанартай хийх хэрэгтэй. Гүнзгий суулттай. Энэ яаж байгаа юм гэхээр гарт чинь нэлээд сууж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд та ааж маажмаар ингээ хурдаа нэмэх юм бол илүү хурдан акцтай юм гэсэн үг. Одоо та нэг өдөр ингээд сурчаад маргааш нь ингээд машиндаад нэг 7 хоног явлаа гэхэд та ерөөсөө сайжрахгүй. Тэнд оронд та 2 юм уу 3 хоног ингээд маш сайн нухацтай удаан суулттай ингээд явах юм бол та шууд 4 дахь өдрөөсөө шууд хурдан явж чадна гэсэн үг. Ингэж явна гэсэн үг. За баруун гарын иймэрхүү. За одоо 100 гар яах вэ гэхээр одоо ингээд баруун гар 1 2 3 1 2 3 4 1 2 3 1 2 3 4 3 1 2 3 4 тэгээд 5 гэж явжаас тань дээр юу байсан бэхээр 3 4 3 4 3 4 гэсэн тоогоор дуусч байгаа. Тэгээд сүлд нь чигч уруу гэдээ дуусч байгаа. Одоо чигч ураас одоо би ухрааж үзүүлээ. Та бүхэн сайн хараарай. 5 4 3 2 1 3 2 1 4 3 2 1 3 2 1 4 3 2 1 3 2 1. За одоо яах вэ гэхээр баруун гарынхаа үүргийг 100 гар руугаа шилжүүлнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд баруун гар 1 2 3 1 2 3 4 1 2 3 1 2 3 4 1 2 3 1 2 3 4 5 гэж явсан бол за одоо яах вэ гэхээр 100 гар чичүүрнээс эхэлнэ. За одоо би танд удаан тоож үзүүлээ. Та бүхэн яг юу анзаарсан бэ? Доор комент хэсэгт бичээрэй. За эхлэе доо. Баруун гар ингэ явсан бол баруун гарын ухарж байгаа үйлдэлийг 100 гар дээр эхэлж явна гэсэн үг. Тэнгүүдээ 100 гар ухрахтаа баруун гарынхаа өксөх хөдөлгөөнийг хийнэ гэсэн үг. Ойлгомжтой юу? Одоо хинжээс харуулъя л тань. Одоо хоёр нэмээд зэрэг явж үзүүлэх гээд байна. За баруун 100 гар хоёрд адилхан доос эхэлж байгаа. 1 за 5 5 дахь 5 4 3 2 1 тэнгүүд баруун гар дэшээ 3 дахь хуруу давлаа. 4 дахь хуруу давлаа. 3 дахь хуруу давлаа. Тийм бааз одоо 100 гар маань одоо буцаж авлаа. Баруун гар маань харин дэшээ өгсөж авлаа. 1 2 3 эрх хуруу доор нь орлоо. 1 2 3 4 эрх хуруу доор нь орлоо. 1 2 3 эрх хуруу доор нь орлоо. 1 2 3 4 5. Ойлгомжтой юу? 5 доос эхэлж байгаа. 5 дугаар хуруу, 4 дахь хуруу, 3 дахь хуруу, 2 дахь хуруу, 1 дахь хуруу, 3 2 1 4 3 2 1 3 2 1 4 3 2 1 3 2 1 одоо урагдлаа. За урагдахдаа ингээд урагдахдаа шууд энэ өнгөн дээрээ дахиж зогхгүй шууд урагдана гэсэн үг. Тэрний үгс үхээр 4 3 2 1 3 2 1 гэчээд шууд ухрана. Яснаа. Зарим хүмүүс болохоор дахиж зараддаг. Тэг шаардлага байхгүй. Зүгээр шууд юм гэсэн үг. За гих мэтлэн та бүхэн нэг гараар ингэж сурч байгаа. Баруун 100 гар. Ойлгомжтой юу те? За тэг өнөөдрийн хичээл та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд та бүхэн зөвхөн энэ хэсгээ маш сайн татчихагаад тэгээд дараагийн нэгдүгээр өдөр уулзцай. Айлчлах би яг тогтмол цагаар оруулахыг хичээнэ. Тэр нь хизээ вэ гэхээр 1 дахь 3 дахь 5 дахь
өдрийн яг гоё ажлын тарах цагаар орой 8-9 цагийн үед оруулж яхахыг бодно. За тэгэхээр та бүхэнд 5 дахь хагас сайн бүтсэн гэсэн 3 өдөр байна. Энэ 3 өдрөө маш сайн саний тасгалаа гоё тавтаарай. Тэгээд дараагийн хичээлээр илүү сонирхолтой байх болно гэж найдаж байна. За тэгээд дутхгүй дараагийн хичээлээр уулзлаа. Bye guys. Peace out.